Тэгэхээр студид бас Монголын залуу багш нарын холбоо, Yes Mongolia холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Хатанбаатар, за ерөнхий нарийн бичгийн дарга Зулхуу нар манаас хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За та хоёрт бол нийт үзэгчтэй бас шинэ өдрийн мэндийг хүргэе. За мөн дэлхийн багш нарын баяр, за Монголын багш нарын 49 өдрийн баярыг эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж хөдөлмөрч байгаа эрхэм багш нартаа бас хүргэж байна. За сайхан амарцгаав өглөөний хамгийн эхний ажил бас манай студид дээрх ажил мөн байв уу? Тэгээд ойр ажил хэр байна? Хэр их иш тусч байна? За ер нь бол өглөө болон босдог цагийн хуваарийнхаа дагуу босч ажиллаа төлөвлөөд одоо төлөвсөн ажлынхаа дагуу бас бид нар ажлыг гүйцэтгэхэд хийгээд явж байгаа. Тэгээд ямар ч байсан залуу багш нарын холбоо маань бас ойрт бас нэлээд ачаалалтай, нэлээд их ажилтай бас энэ өдрүүдийг ингээд явуулж өгч байна. Тэгээд та бүгдийг бас студидтэй өрсөн маань учиртай. Тэгээ бас яг та бүгдийн бас хийж яваа ажлын Yes Mongolia төв залуу багш нарын холбоогоор нь өгүүлж бас та бүгдийг танилцуулсан гэж учиртай. За Yes Mongolia гэдэг нэр бол одоо ингээд сошиал ертөнцөөр яваад байна. Тэгэд энэ талаар бидэнд тодруулаад Yes Mongolia гэдэг нэр ямар учиртай нэр байна вэ? Энэ талаар тодруулаад үргэлжлүүлээд манай үзэгчдэд мэдээлэл өгөөч гэж өрсөн юм. За ерөнхийдөө Yes гэдэг бол 3 үгийн эхнүүсүүдийн товчлол хэлбэр нь бол байгаа тийм. Тэгэхээр Young Educators Society гэдэг бас олон улсын энэ сургалтын боловсролын дэлхийн зөвлөлсөн байгууллага байдаг. За тэгэхээр энэ хүрээнд бол одоо бид нар бас энэ салбар Монголд бас зөвлөл, за дээрэс нь одоо Монголын залуу багш нарын холбоо, залуу багш нарыгаас энэ хамруулсан энэ үйл ажиллагааг ингээд явуулж байгаа. Ерөнхийдөө энэ залуу багш нарын холбоо маань бол 2008 онд бол хэсэг бүлэг одоо энэ залуу багш нарын санаачлагаар одоо үүсгэн байгуулагдсан. Одоо 600 орчим юм гишүүдийг бас игнэндээ эсвэлсэн байгаа. За тэгээ үүсгэн байгуулагдсан цагаас хойш бол тодорхой ажлуудыг бол хийсэн. Одоо жишээ нь багш нараа хөгжүүлэх, за давтан сургах, за тэдний одоо нийгмийн асуудлыг одоо шийдвэрлэхээр төр засах дуу хоолой хүргэх зэрэг ажлууд хийж. За үүнээс гадна одоо энэ багш нарын дунд багш нараа хөгжүүлэх, за янз бүр эрдэм шинжилгээний хурлыг, за эсвэл конференц, сургалт семинаруудыг нийгмийн олон талын үйл ажиллагаануудыг бол ингээд тогтмол зохиосоор ирсэн. За ингээд үндсэндээ бол ерөнхийдөө бол бас ийм нэлээд хүчтэй бол байж чадаагүй маа. Тэгээд сая бодлогын танк саяхан бас бид нар бүтэц бүрэлдэхүүндээ бас энэ өөрчлөлтийг оруулсан. Нэлээд хүчтэйгээр бас нийгэм дуу хоолойгоо хүргэе гэдэг үгнээс бас 9 сарын 9-нд бас бидний анхныхаа хурлыг бол хийлээ. За энэ дэр бол одоо бодлогын танкийн 61 гишүүн бол одоо эх орны үндэсний булан бүрт ажиллаж амьдарч байгаа энэ багш нарын төлөөлөл улсын залуус маань ингээд сонгогдож ажиллаж байна. За дээрэс нь одоо энэ зөвлөхүүдийн танхим гэж байдаг. Энэ дэр бол одоо 40-оос дээш насныхан маань бас тухайн аймаг сум дүүрэгтэй ингэж ажиллаж байгаа ахмад багш нарыгаа бас бид нар энэ танхимд бол урьсан. Бид тэднийхээ одоо заа сургасан зүйлийг бас бид нар одоо шинжилгээгээ бас хослуулж одоо энэ үйл ажиллагаагаа явуулах гэдэг үгнээс. Ерөнхийдөө яг залуу багш нарын холбоо гэх 40-оос доош насныхныг бол бид нар бас залуу багш нарын холбоо үндсэндээ гишүүд нь бол байгаа. Ерөнхийдөө энэ Монгол улсад ажиллаж амьдарч байгаа багш нарын 65 орчим хувь нь бол 40-оос доош насныхан байгаа учраас бид бүхэн одоо ер нь бол энэ холбоо байгуулагдах гол шалтгаан болсон гэж ойлгож байгаа. За тэгэхээр бас мэдээж яг одоо явагдаж байгаа үйл ажиллагааны талаар ерөнхий нарийн бичгийн дарга маань бол илүү тодорхой ярих болов уу гэж бодож байна. Тэгээд сурагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөр гэж яваадсан шүү дээ. Тий. Ер нь явахтай 15 оны 9 сарын 9 сайн манай дэд ерөнхийлөгч маань хэллээ. Бодлогын танхимын ээлжид хуралдаанаас хойш энэ жилээс Монголын залуу багш нарын холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоо ЮНЕСКОгийн сургагч багш бэлтгэдэг Английн Vision Factor сургалтын төвтэй хамтраад үндэсний сургагч багш бэлтгэх одоо 3 хэсэгчилсэн сургалтыг одоо эхлүүлээд 21 аймаг 9 дүүрэг 330 сум гэдэг. Бүх дүүрэг одоо орон нутгийн төлөөлөл болсон сургууль болгоноос Монголын сургууль болгоноос одоо залуу багш нарын төлөөллийг хамгаалсан одоо асуудал суурилсан тэднийхээ одоо дахин сургах маягаар ер нь бол нийслэлтүүдийг орон нутагч гэсэн бол залуу багш нарыг одоо дахин сургах сургалтынхаа арга зүй илүү чадахжуулах ийм хөө сургалтын материалын базын технологичлсон төлөвлөгөө бол маш их дутагдaltaй одоо өнөө үед манай одоо Монголын залуу багш нарын холбоо энийг санаачлаад ингээд сургалтыг бол хийгээд явж байгаа. За ерөнхийдөө бол яг багш гэдэг бол одоо ховор капитал болох хүнийг үйлдвэрлэгч одоо энэ эрхэм зорилгыг хэрэгжүүлэгч нь бол гол нь энэ багш байгаа тийм.
Тэгэхээр өнөөдөр бол өнөө үед бол ингээд багшлах урлаг, багшлах соёл, багшлах ур чадвар, эвдүү түүнийг одоо сайжруулах механизм бол манай усаагаар шиг л одоо хэрэгтэй байгаа гэдэгт бол хүмүүлэн сал нэг баг. Ялангуяа одоо хөдөө орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүрэн дүнс сургуулиуд дээр бол багшлах боловсон хүчний нөөц бол хязгаарлагдвал үүнийгээ дагаад одоо тасралтгүй өөрсдөө хөгжүүлж чадаагүйгээс бас багш нарын чадвар муудах цаашлаад одоо суралцагчдын нөгөө эрдэм мэдлэгийн одоо сайхныг мэдрэх бас одоо үүнээсээ дүүлэх зүхтах хандлага бол ингээд ажиглагдж байгаа тийм ээ. Тэгэхээр дагаас орон нутаг гэдгүү одоо хот суурин газар ажиллаж байгаа энэ багш нар ч гэсэн ерөнхийдөө олон улсын сургалтын төвшөнд одоо төвшний сургалтыг бол стандартын дагуу зохион байгуулж одоо дэлхийд хөл нийлүүлээ алах хэрэгтэй байна. За тэгэхээр энэ дэр бол одоо бид бүхэн бас тодорхой энэ ажлуудыг бол ялчгүй хийж эхлээд байна л да. Сая хэлдэ Yes Mongolia үндэсний сурагч багш бэлтгэхийн тэтгэлэгт хөтөлбөрийг бол ингээд зарлаад явж байгаа. Энэ Vision Factory энэ сургалтын төв бол Их Британий одоо сургууль судалгаа консалтингийн топ 50 аж ахуйн нэгжийн бол нэг. За ЮНЕСКОгийн сурагч багш нарыг бэлтгэдэг. Тэгэхээр энийг бол сургалтын зарлыг бол тэтгэлэг хэлбэрээр одоо энэ багш нараа хамруулж байгаа. За тэгээд энэ гадаадын багш нар маань одоо энэ хичээлийг олон улсын стандартын дагуу одоо орон өөрөөр хэлбэл одоо синхроны орчуулгатайгаар одоо зэргийн хөтөлбөрүүд бол явагдаж байгаа. Тэгэхээр энэ нийт хамрах хүрээний хувьд болохоор энэ 9 сая 9 дүүрэг 21 аймаг энийг бол одоо 3 бүсчилсэн байдлаар 15-аас 17 онд бол ингээд зохион байгуулахаар болоод байгаа. Эхний сургалтууд бол маш амжилттай явагдаж байна. Одоо Баян зүрх дүүрэг, за Хаан ул дүүрэг, за Баг ханга, Налах одоо өнөөдөр ингээд Налах дүүрэгт маань бас энэ сургалт маань ингээд зохион байгуулагдаж байна. Нэг сургалтанд бол 60 одоо багшийн туг хязгаарлаж байгаа одоо суралцагчдын туг 60 хүртэлх багш маань амрагдана. Энэ нь илүү одоо оролцоон дээр бас ингээд суурлаад тулгуурлаад ингээд хүртээмжтэй байх хөдөлс явуулж байгаа. За ингэснээр энэ багш нар сургалтанд амрагснаар за орон нутагтаа очих. За энэ дүүрэгтээ бусад багш нартай одоо тухайн хичээлүүдийг заах, олон улсын сурагч багш 3 дугаар зэргийн сурагч багшийн үнэлгээ гардаж авна. Эндээс сурсан мэдсэн зүйлээ бас дараагийнхаа багш нартай ингээд түгээн дийлэрүүн энэ боловсролын үрийгээ ингээд тариад явна гэсэн үг. Нөгөө талаас яг багш нарт маань асар том боломж шүү дээ. Тийм маш том. Ер нь бол энэ Монголын залуу багш нарын холбооны бол эрхэм зорилго бол залуу багш нарынхаа ур чадварыг тийм мэдлэгийг одоо тасралтгүй ингэж хөгжүүлэх. За эдгээрийн одоо хамтын оролцооны одоо үр дүнгээс санал шүүмж, үнэлт, зөвлөмжийг ингэж гаргах. Нийгэмд одоо энэ багш хэмээх энэ сайхан мэргэжлийг таниулах, сурчлах одоо за цаашлаад бид бүхэн бас одоо энэ ажлынхаа хүрээнд бол эдгээр одоо эрхэм зорилгоодыг бол бас анхаарч ажиллаж байгаа. За тэгэхээр цаашдаа бол одоо хийхээр төлөвлөсөн олон ажлууд маань бас энэ хүрээнд явагдана. Цааш залуу багш нарын энэ салбарын төрийн бодлого дээр бол энэ залуу багш нарын дуу хоолойг бол тасралтгүй хүргэх, дэмжих, одоо хэрэгжүүлэх тал дээр нь бас ингээд анхаарч ажиллах. За олон улсын энэ байгууллагуудтай, төрийн болон төрийн бус байгууллагуудтай бас ингээд хамтарч ажиллах. Яг энэ хамтын ажиллагааны эхлэл болоод энэ Vision Factory энэ сургалтын төвд бол бид нар одоо ингээд үйл ажиллагаа хийхтүүлээд ингээд явж байгаа. За тэгэхээр ер нь бас одоо энэ сургалтанд хамрагдаж байгаа нийт багш нар тийм ээ ямар нэгэн тийм шаардлагыг хангасан байх ёстой юу? За шаардлага бол тодорхой хэмжээнд бол хангаж явах ёстой. Одоо харилцааны ур чадвар сайтай байх. За бас гадаад хэл дээр англи хэл, морс хэлний бас тодорхой хэмжээний бас мэдлэгтэй байх. Хамгийн гол нь эерэг өөрчлөлтийг бүтээхийн чин хүсэл эрмэлзэлтэй тийм ийм идэвхтэй залуучуудыг бас бид их ингээд сонгож энэ сургалтанд ингээд хамруулад явж байгаа. Ерөн сүүлийн үед бол энэ яг энэ манай байгууллагт бас хандж байгаа багш нарын тоос эрс нэмж бас саяхан дархан Монголын залуу багш нарын холбооны салбар байгуулагдлаа. Энэ байгууллагын энэ үйл ажиллагааны хүрээнд бол 400 гаруй багш маань бас хамрагдаж 1-2 өдрийг бас үнэхээр гайхалтайгаар сайхан ингэж өнгөрүүллээ. Ер нь бол одоо цаашдаа бас энэ үйл ажиллагаа бол ер нь бол маш их идэвхжиж ингэж явна гэсэн. Ер нь тасралтгүй ингэж явагдаж байгаа хэвээр. Тэрнээс нэг үйл ажиллагаа явагдаад зогсдог биш тий. Ерөөсөө л тасралтгүй бид нар одоо төлөвлөгөөнийхөө дагуу энэ ажлуудыг бол хариуцсан одоо хүмүүс маань дид ерөнхийлөгч нар маань бодлогын зөвлөлийн гишүүд маань бас маш одоо хариуцлагатайгаар үйл ажиллагаанууд ингээд идэвхтэй явуулаад байгаа. За тэгэхээр залуу багш нарын холбоо маань өөрөө 2008 онд байгуулагдсан байгууллага. За тэгээд энэ 2015 онд бол бас бодлогын тагмаа шинжилээд за үргэлжлээд бодлогын зөвлөлт тийм үү зөвлөхүүдтэй болоод за тэгээд шинжилсэн бүрэлдэхүүнээр ахин нэгдэж хамтарч ажиллаж эхэллээ. За энэ бол мэдээж нөгөө талаасаа
өөрснийгөө сар үрэг, хамрах хүрээг бол би өргөдөг чинь. За үргэлжлээд бас хүрэх үр дүн маань бол нэмэгдэж байна гэж харж байгаа. За үүнд бас хүндрэл тохиолдож байгаа бас асуудал байна. Түрүүнд бас манай Зүлхүү манд дурдлаа тий. За бид бол одоо 21 аймаг 330 гаруй сумд бол хурж ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь бол бид энэ одоо сүлжээг энэ одоо бүтцийг бол бий болгож чадна гэдэг дээр бол ярьж байсан. Тэгэхээр үүн дээр бас хүндрэл бэрхшээл гарч байна уу? Ер нь бол яг та манай сургалт манайх тухайн сургалтаа хийхдээ тухайн одоо бүс нутгийнхаа засаг захиргааны нэгж боловсрол соёлын газрууд эхлээд бичиг өгч мэдэгдээд залуу багш нарын холбооны сургалтанд одоо сургууль болгоны төлөөлөл болсон залуу багш нарыг хамруулна гэсэн хүсэл тавьдаг. Тэгэхээр зэрэг нөгөө хүмүүсийн манай ирж очих нэг унааны зардал юм уу нэг бас тийм сургалтанд одоо нөгөө сургалт чинь бас бүтэн нэг өдрийн 8 цагийн тэм сургалт учраас хоёр өглөө өглөөхэд өглөөний нэг цай нэг өдрийн хоол юм иймэрхүү жижиг асуудал бол өөр бол одоо багш нар маань багш гэдэг хүмүүс бол ерөнхийдөө нийгмийн бас хамгийн том ухамсартай сэтгэлгээний өндөр цар хүрээтэй ийм төвчний хүмүүс өөрсдөө айгүй хитвэг санаачлаг гаргацсан бэлэн клубүүд холбоодууд тийм бэлэн системүүд одоо энэ тэндээс айгүй хөцөж чинь өөрсдөө танаад ингээд нэгтэй цаашдаа ингээд зөвхөн одоо тухайн орон нутгата дүүрэгтэй суманда багтаа ингээд ажиллах бус нийслэлтэй үндэсний хэмжээ цаашлаад манай тэтгэлэг хөтөлбөр солилцооны хөтөлбөрүүд хамрагдаж олон улсын төвшөнд ингээд гарч ажиллаа гэсэн тийм санаачлагууд гаргаад явж байгаа. Ер нь бол одоо энэ ажлыг одоо хийж байхдаа улам хийрч хүчийг л авч байгаа. Тиймээс хүндрэлтэй санагдаж байгаа юм байна. Энэ бол байхгүй. Ер нь бол яг одоо яг энэ үйл ажиллагаанууд бол бүх юм л одоо бид нар бас ерөнхийдөө энэ холбоонд байгаа энэ залуучууд бас өөр өөрсдийн бас тусдаа ажил хөдөлмөртэй амьдралтай ийм үсэг. Гэхдээ бид нар бас сэтгэл зүтгэлийн санаачлагаараа юм болно те энэ холбооны үйл ажиллагааг ялангуяа одоо энэ залуу багшны нийтлэг эрх ашигт нийцсэн энэ үйл ажиллагааг бас ингээд явуулаад сэтгэл зүрхээр ингээд нэгдээд ажиллаж байгаа. Тэгэхээр бас энэтэй холбоотойгоор мэдээж энэ санхүүгийн зардал маш ихээр ингэж гардаг. Ер нь бол энэ олонд хүргэдэг. Гэхдээ одоо өнөөдөр бас бодлогын танхим гишүүдийн бас тодорхой сарын хураамжаар бид нар бас өдөр тутмынхаа үйл ажиллагааг хамтарч ажиллаж цаашлаад одоо энэ үндэсний хэмжээнд энэ үйл ажиллагаа явуулахад бол яалч хүн төрийн бас дэмжлэг бол хэрэгтэй. Орон нутаг аймаг дүүргийн одоо боловсрол соёлын газрууд нь бас бид нарыг ингээд дэмжиж ажилласаа гэж бас хүсэж байгаа. Яг тэгэхээр одоо Монгол эх орны хөгжил бол хүнтэй зайлшгүй холбоотой тий хүн хөгжиж ижил эх орн маань хөгжиж. Тэгвэл хүний хөгжил бол боловсролтой зайлшгүй холбоотой учраас энэ хүний хөгжүүлэх энэ ариун үсийг бас гардаж ажиллаж байгаа энэ багш нараа бас төр засманд ингэж дэмжиж ажилласаа гэж хүсэлтэй байдаг л да. Тэгэд сая энэ одоо энэ үндэсний сурвалж уршилт энэ хөтөлбөрийн хүрээнд яг энэ одоо өсчихсэн энэ 3 төвчний сургалтанд хамрагдсан багш нар бол олон улсын сурагч багш болж байгаа. Цаашлаад Монголын залуу багш нарын холбооныхоо гишүүн болж байна. Ингэснээр олон улсын багш нарын холбоо за түрүү хэлсэн сургалтын боловсролын дэлхийн зөвлөлийн одоо үйл ажиллагаануудад оролцох эрх нь ингэж нэгдэж байгаа. Ингээд одоо олон улсын сурагчдын одоо асар том энэ сүлжээнд бас ингэж нэгдэх боломж нь бүрдэж байгаа. Ингээд он гараад ч гэсэн бид нар бас сургалтын боловсролын дэлхийн зөвлөлийн бас томоохон энэ хурлуудад ингээд оролцохоор ингээд төлөвлөсөн байгаа. Бас Монгол маань энэ 11 квотыг бас ингээд өгөхөр төлөвлөсөн ихний хэмжээнд бол яригдсан байгаа. Цаашлаад магадгүй энийг олон хүн болох тал дээр бас бид нар ингээд анхаарна. Ер нь бол араараас маш сайхан энэ ажлууд маань үржиж. Ер нь боловсрол гэдэг бол одоо гигээтэй сайхан мөртэй юм ажил тийм ээ. Тэгэхээр хаач явсан бас бид бүхнийг ингэж дэмжиж яадаг тухайн одоо орон нутгийнхан за ингээд ар дээр энэ багш нартай бас ингээд маш их баярлж байгаа маа. Тэгэлгүй яг. Тэгэхээр та бүгдийн хийж байгаа ажил чинь ч гэсэн илүү хүртээмжтэй байна. Одоо бидний ойлголтоор шүү дээ. Өнөөдөр магадгүй одоо манайх бол за одоо дэд дэшэр ч юм уу орон нутгад гарч байгаа. За тэнд бол ямар нэгэн мэдээлэл хомс үрдэг нэг багийн багш ч юм одоо үзээд байж итэл за эргээд уцаар холбогдоо за танай холбоом чинь нэгдээ бид эндээ амжилтыг гэхэд бол та бүгдийн үр таалах бол байнга нээлттэй хэлждэг л байна шүү дээ. Маш энгийн бөгөөд за үргэлжлээд бол маш үр дүнтэй ажил байна. Манай вебсайт одоогийн байдлаар бол засвартай байгаа. Энийг одоо бас хэлчихье. Өдөө орон нутаг тийм магадгүй интернет ашиглах боломжгүй тийм сум багуудад байгаа багш нартай хамтлагад манай ажлын албан нууц 9905 9632 зар холбоо өрөөд одоо санал санаачлагуудаа бол хэлж болно. Бид нар айл болох бас хамтран ажиллах талаас нь тэр гарцуудыг бол бас судлаад тийм нээж өгнө. Facebook хаяг бас байгаа. Yes Mongolia Монголын залуу багш нарын холбоо гэдэг Facebook хаягаар. Yes Mongolia Монголын залуу багш нарын холбоо. Харилцаа утас нь болохоор 9955 96 32. Шууд манай нарийн бичиг шууд ажиллаж эхэлж байна. Вебсайт засвартай байгаа. За тэгэхээр
бид бас та бүгдийг студидтэй өрсөн маань бас нэг бэлэгдлийг дагуулж байгаа. Юу багш нарын баяр болж байна. Тэгэхээр багш нарын төлөө сайхан үйлсийг хийж байгаа энэ залуучуудыг студидтэй суулгаад сайхан яриулчих гэсэн бодол байлаа. Тэгээд бидний ярилцлагын цаг маань бол өндөрлөх төгсөн байгаа. Тэгэхээр сүүлчийн хормыг хүндэтгэлтэйгээр зочдоо тус нь 1 минутыг өгье. За тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт өрсөн явдалд бас баярлалаа. Тэгээд 2 хоногийн дараа Монголын багш нарын 49 дэх өдөр дэлхийн багш нарын баярын одоо тэмдэглэлт өдөр тохиогч байна. Үүнтэй холбогдуулаад одоо хүнийг хөгжүүлэх, хүмүүжүүлдэг, аюулс бэлгийг нь хөгжүүлдэг, эрдэм мэдлэгийг тэлдэг энэ одоо үйлсийг гардан зохион байгуулж үеийн үед одоо түүчээлэн явсаар ирсэн нийт сургууль хүмүүжүүлэгч, багш болон боловсролын салбарт ажилладаг, ажилтан, ажилсагсад болон одоо бид нартай хамтарч ажилладаг төрийн болон төрийн бүс байгууллагын гишүүд, дэмжигчид та бүхэнд Монголын багш нарын баярын мэндийг одоо чин баярын мэндийг төвшүүлж байна. Монголын залуу багш нарын холбооны хамт олноос. Минут өрөөг шаа. За тэгээд хүн ялгаагүй одоо залуу багш нарын холбооны нэрнээс за үе үеийн одоо эрдэмтэн багш нартаа тэр үнэхээр ард талнуулчдыг гэр бүлийнхэн энэ гишүүдэд нь за хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн өрөө одоо Монголын багш нарын 49 дэх өдрийн баярын мэндийг бас хөргөж байна. Сая баяраа сайхан тэмдэглэцгээгээрэй гэж уриалж байна. За тэгээд би яг хөө. Тэгэхээр би бол зулхууг мэднэ. За тэгээд ямар ч байсан манай хатнаг маань бол манай бас үзэгчд маань бол таньж байгаа ах, мэдж байгаа ах тий. За энэ залуучуудын маань бүгдээрээ л одоо ямар нэгэн илүү зүйл рүү, илүү ажил руу анхаарч хандуулж явах шаардлагагүй. За өөрснийхөө одоо хийж байгаа зүйлээр бол амьдралыг бол үнэхээр сайхан байлгаж чадгаар тийм мундаг залуучууд гэж би хувьдаа дүгнэдэг. Тэгээд өөрснийхөө мэдсэн, харсан зүйлсээ бусдаа хуваалцъя тий. Өөрсдөнд байгаа тийм одоо боломжийг бусдаа хуваалцъя, хамтдаа байя гэсэн энэ замыг сонгосонд чинь баярлалаа гэж бас нийт үзэгчдийнхаа, нийт багш нарынхаа өмнөөс бас хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. Тэгээд цааш тийм бус танд та бүгдийн бусдын төлөө хийж байгаа энэ сайхан үйлдэл нь улам дэшегээ мандан бадрах болтугай гэсэн ирүүлийг өөдгөд нь өргөн дэвшүүлье гэж. За баярлалаа.